Заяат Монголын газар ивэл дүнхрийн хөх тамгад хүй хамгаалагч хөх Монголын хаан бий. Хүн биеинд төрөлгүй хийс хүнсэндээ хөвлөн имээлээ илгэндээ авсан их хүлгийдөө эргэн ирлээ. Монгол хүчрэг болох хэвээр цаг эхлээд байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл би бол Тэнгэрийн хүү. Би бол Тэнгэрийн хүү. Би энэ дэлхий дээр ирсэн болохоос биш. Бид нар бүгд мөнгө тэнгэрээс ирсэн шүү дээ. Өрөөсөө одоо дашууран бариад мордох цөмөрөн бэлэн болцсон шүү. Энийг ч хэн удирдах, хэн одоо дөргөө ах уу, хэн утсын зах уу гэдэг вэ. Хонгон хийж байгаа байна л гэдэг. Тэгээ удирдагч толгоодод нэг сайхан аваа явчих хүн ойрхон байгаа дөө. Байгаа да. Нэрийг хэлээд явах ойрхон баг. Баугийн лог сурангуй хэлсэн. Хүүхэд нас богинохон байдгийг мэдтгүү. Хүүхдээ хитрхийн эрт хэрсүү суулгах гэж ингээд хүүхэд насыг хулгайлцдаг эцэг эхчүүд бид нар ч мэдтгүү шүү дээ. Жишээлбэл сүүлийн үед мөнгө боломжтой хүмүүс яаж юм гэхээр хүүхдээ хар нэлхт нь гадаад руу явуулчих. Хэрсүү суулгаж гадаад хэл үзүүлэх гэж байгаа нь ингээд. Одоогийн манай боловсролын систем ялангуяа гадаад явж байгаа юм бол хүмүүс эцэг эхчүүд бодох хэрэгтэй. Өөрснөө мөнгө өгч тэр муур мийг сураад байгаа байхгүй юу? Хүүхдүүдэд эвдээд тий? Чи боловсралтай бол чи илүү их юм сур гэдэг хүүхдийг ингээд амтлаад байна шүү дээ. Энэ юу гэж юм нэхэр чи тийм болох юм бол хүнд өөрийнхөө над хүс хүчээ үнэлээд илүү цалинтай өөрөөр бол гэж байгаа байхгүй. Тий. Яг үнэндээ чи ирээдүйд зарч болох учраас сайн болохын тулд бүх юмыг сур гэдэг ингээд амлаад байгаа байхгүй. Хүн амынхан боловсрал эрүүл мэндийг тэднэрээр гар дүрүүлдэггүй болох хэрэгтэй байхгүй да. Бид нар өөрснөө мэддэг. Одоо манай хүүхэд залуучуудын хүмүүжил боловсролыг үнэхээр тэд нар аимшигтай зэрэмдэглэлээ шүү дээ энэ 20 жил. Одоо харин бодлого тотсон нүхүү талын мэдлэгэн ичигээсээ төрүүлж авсан би болоогүй бэлтгэж 2012 оны байдлаар нийт 412 хүн амиа хорлсны 40% бүсгэр насныхан байжээ. Амиа юугсэж байгаа шалтгаанууд голдуу нийгмийн бухимдал, ядуурал, амжиргааны төвшөнтэй шууд холбоотой гэж мэрэгжилтнүүд тайлбарлаж байна. Baby, би болов тэр хийхөө миний сэтгэлийн гүнд зөвхөн байгаа балгаас тэгэхээр намайг алгаас би бурхны шашинтай гоо. Би өөрөө бурхан залбирдаг. Бурхны шашинтай гэхээр яг уу гэхээр 10 хар одоо нүглээс хол байхыг хичээдэг. 10 цагаан буйныг хийхийг хичээдэг. Лам нарынхаа номлыг сонсдог. Тэ. Манай хамблан бол энэ боловсролын сүүлийн 4 жилд хийж байгаа ажлын их гүн рүү орж бидэнтэй хамтарч ажилласан л да. Ягаад би тэгж яах вэ гэхээр манай багш нарын одоо дахин сургалт, багш нарын одоо хандлагыг өөрчлөх чиглэлийн сургалтууд дээр манай хам очиж лекц уншдаг юм. Монголын боловсрол соёл шинжилгээ ухааны яам 10 цагаан буйныг ингэж идэвхжүүлэн үйлдээд байна гэж сайд маань худлаа яриад байна уу? Эсвэл тэргүүн хамт маань буян гэж буруу ном номлоод байна уу? Яагаад ард түмний амьдрал улс орны байдал өдрөөс өдөрт уламд ордоод байна? Энэ учрыг тодорхойлохоор бид гандан тэгшлэн хийдэг зорж 10 хар нүгэл 10 цагаан буян гэж чухам юу болох тухай асуултад хариулт авсан юм. 10 гэж онцлсон нь бол биеэрээ 3-ыг хэлдэн, хилээрээ бол 4-ийг үлдэн, сэтгэлээрээ бол 3-ыг үлдэж байгаа. Тэгээ биений 3 одоо үйл тэр 10 хар нүглийн 3 нь юу вэ гэхээр амьтны аймыг таслах. Тэгээд одоо эс өснийг авах буюу одоо хулгай хийх тийм ээ. Тэгээд одоо буруу явдлыг одоо их нэрмийн хөр одоо хүмүүс бол одоо гэр бүлээс гадуур одоо явдлыг бол 10 хар нүглийн тэр холд орж байгаа тийм. Эсвэл хэлээрээ 3 нь бол худлаа хэлэх. Тэгээд одоо хов зөх ширүү үг буюу одоо хараал хэлэх. Тэгээд одоо тэр буйны номыг одоо буйн сайн буйн зорж байгаа үйл явдлыг хийхгүй одоо дими одоо
ярих гэдэг үл чалчаа яриад юм. Энэ бол сэтгэлээрээ үлдэж байгаа дөрвөн одоо үйл. Сэтгэлээрээ үлдэх гурав нь болохоор хорлох сэтгэл. Тэгээд одоо хомгой одоо шунах хомгой сэтгэл. Тэгээд одоо буруу үзлэгч тийм ээ. Одоо үйлийг өргөж байхгүй. Одоо ер нь тийм нэг л амьдрал байгаа гэсэн тийм одоо үйлдэлүүдийг бол буруу үзлэгч. Ламын айлдвараас үзэхэд нэгдүгээрт буруу үзлийн үгэл явдаг юм байна. За тэгвэл өнөөгийн энэ төрлийн буруу бодлогоос болж Монгол улс элгээрийн хэвдлээ гэцгээдэг. Тэгэхээр Монголын төр буруу үзлийн үглийг үйлдээд байна гэсэн үг үү? Үүнийг тодруулах хэрэгтэй. Ер нь хуулийн дор амьдрий гэдэг нэг одоо сүүлийн үед бол ердөөсөө хуульчлаар бол ердөөсөө төрийг барьж явах хэрэгтэй гэдэг тийм утгагүй одоо тийм юм байна шүү дээ. Тэр тэгтээ зэрэг чинь ямар ч бол одоо чинь хүн төрлөختний эсрэг, ард түмнийхэн эсрэг, хүмүүсийн болоодын шудраг байдлын эсрэг ийм юмнуудыг хуулиар хийж ирсэн байдаг шүү дээ. Монгол тулхтны 100 эрхэм. Юмыг бол олон өнцгөөс харах хэрэгтэй л дээ. Тэгж байж холын бараа харна л да бид нар. Юу юм? Төрийг бол одоо төрийн зүтгэлтнүүд одоо энэ төр барихаасаа илүү ард түмэн барихаасаа илүү шинжлэх ухаан барьдаг байхгүй юу? Шинжлэх ухааныг толгойд нь тахиж байж улс орон хөгжинэ. Хууль гэдэг бол тухайн тэр бол үеийн үзэл суртал тухайн тэр эрх баригч нарын энэ одоо явуулах гэж байгаа энэ бодлогыг энийг өдөртөөс хүн ардад албан хүчээр төрийн механизмаар тулгах энэ нэмийг л хууль гэдэг хууль. Тэгэхээр хууль бол өөрөө шинжлэх ухаан биш байхгүй гэдэг. Тэр хуулийг хийж байгаа, хуулийн хангалтын санаануудыг хийж байгаа. Тэр улсуудын ердөөсөл би хэлсэн энийг бол одоо энэ дэлхийн одоо улс төр эдийн засгийн судалгаанд энэ чинь үзэл баримтлалын бол хяналт удирдлага гэдэг байхгүй. Үзэл баримтлалыг л хянаад байдаг байхгүй. Тэгэхээр тэр жижигхэн юм дотор бол хичнээн бол яваад бол зөвлөх болцоо байхгүй. Хоёрдугаарт хомголцох сэтгэлийн нүгэл ордог юм байна. Өнөөгийн засаг дүр маань ард иргэдээсэн авах татвараа нэмээд ханддаггүй. Гаднаас зээл тусламж аваад ханддаггүй. Монголын уудам дэлгэр нутгийг маань бүтнээр нүрэн тавиадаж ханах шинж алга. Тэгэхээр өнөөгийн Монголын төр хомголцохын нүглийг ийм өргөн хэмжээтэй үйлдэж байгаа юм байна. Тэгэхээр эдийн засгийн алдуурчид маань хамгийн жирийн ердийн татврын байцаагчаас эхлээд сангийн сайд ерөнхий сайд Монгол банкны ерөнхийлөгч ийм эренбэлэгдсэн эдийн засгийн дотоодын алдуурчид байхгүй да. Энэний хамгийн дээд тэр нөгөө газар нутгийг өгч чаддаг, хуулийг боловсруулж чаддаг тэр өгсөн хуульдчихсан бүлгүүдийн чинь болохоор нөгөө олигополит гэсэн маягаар нэрлээд байгаа бүлэг. Тэрэн дундаа тэр нөгөө гол тоглогч нь олигарх гэд нэрлээд байгаа байхгүй да. Гуравдугаарт хорлох сэтгэлийн нүгэл ордог ажээ. Энэ төрлийн дээд доод чадны ямар ч ажил албыг хор найруулах ажил гэд нэрлээд заншчихж төрийн албан хаагчд нь тэнд тийм хор найруулад ирлээ. Энд ийм хор найруулах ажил байна гэд хоорондоо ярилцах нь элбэг болж. Тэгэхээр өнөөгийн энэ төр хорлох сэтгэлийн нүглийг ингэж албан ёсоор өргөн хэмжээтэй үйлддэг юм байна. Тэгэхээр яг одоо төрийн өрдөөс бүх одоо чинь багаас дунд албан тушаалуудаар ийм болвол ийм тусгай бүр ийм бүтэн ийм систем өөртөө бол тохируулж ийм бүтэн систем нийгэмд бол одоо чинь энийг хулгайх лоердэх хэл хахуул авах хууль тандралц энийг бол бизнес гэдэг нэг ийм нэг үгээр нэрлсэн энийг бүр магтан дуулж идэг нэг ийм хэсэг усуудыг бий болгочихж байгаа. Дөрөвдүгээрт худал хэлхийн нүгэл ордог гэнэ. 76 худалч гэдэг төртэй болсон. Юу байна? Худал хуурмаг байх шив дээ гэдэг мэдтэй болсон ард түмэн. Тэгэхээр төр ард түмэн худал хэлхийн нүглийг ингэж өргөн хэмжээтэй үйлдэж байгаа юм байна. Яг үнэндээ Монгол улсад байна шүү дээ. Хамгийн супер, хамгийн уваагүй, ичих нүүргүй, хаюулдаг, үүрдэггүй залилангууд намууд хийдэг байхгүй юу? Онц настай залиланг. Та намуудын мөрийн хөтөлбөрийг хараад сонгуульд орж байгаа гэнэ. Гэхдээ энэс илүү залилан гэж хаа байдیں۔ Гүн чи шууд бүр ичгнүүрээ барцсан хуулийн дагуу хийж байгаа залилан шүү дээ. Гэхдээ надад амлалт ч гэсэн залилан. Гүү залилан шүү дээ. Чи та одоо үзэх юм бол ингээд 2008 онд айлд намынх нь орж ирсэн сонгуулийн мөрийн хөтөлбөр амлалтууд энэ үзээрэй.
Үздэг л. Одоо энэ баг энэ инээдмийн кино ч юм уу одоо энэ манай энэ янз бүрийн продакшн тэрүүгээр нь бүтээл хийгээд тэгээд тэрэнд нь одоо байгаа хуулиудаар нь ял өгөх юм бол энэ эдэг баг тэр бүм жилийн ял авахар байгаа. Тэгээд 16 шүү яг тийм байгаа. Тэр бүм жилийн ял авахар байгаа шүү. 5 дугаарт ширүүн үхэлхийн нүгэл ордог гин. Хараал, хэрүүл, салаавч зодооны үзүүлбэртэй. Бисен гутаан доромжлох өвгөн мэсээр хуралддаг 76 төрлийн түшээдтэй. Засаглах төр нь ийм үлгэр жишээ үзүүлэхээр ард иргэд нь яаж энэ нүглээс ангид хол явах вэ? Төр түмнэрэн ширүүн үхэлхийн нүглийг ийм өргөн хэмжээтэй үйлдэж байгаа юм байна. Оросын 70 жил дотор бол монголчууд ёсоо хаяагүй шүү дээ. Мөн үү? Аам нь тэгдэг байсан юм билээ. Тэгдэг билээгээд хоорондоо тэр зүүцсэн үг сургаал энтраараа зүгээр дагаж мөрдөөд болохгүй юмгаа мэдээд явдаг байсан хүмүүс байхгүй юу? Хизээ энэ хуулийн дор амьдардаг болсон шиглэр энэ Монгол улсад хийхгүй юм байхгүй болсон. Жигшүүртэй гэмт хэрэг байна уу? Уваагүй заллан байна уу? Мөн үү? Тэр хуулийн чинь хувьд аав хоёр адилдаг шигтэй юм шиг байна. Гайгаа яг энэ тий. 6 дугаарт дэмийн үг ярих нүгэл ордог гинэ. Өнөөгийн төрийн ордны хуралдаан Монголыг элгээр нэвтүүлсэн нүгэлтэй. Тэгэхээр тэд дэмтэй тустай үгийг хэлэлцвүү, дэмийн үгийн нүглийг үйлдвүү. Хариулт ойлгомжтой байцаа. Энэ яг голоочлалтай гэдэг чинь бүх төрийн эрх мэдлийн хуулийг зохиож өгдөг юм байна. Банкны хуулийг зохиод юм байна. Хуулийг бэлдэж өгдөг юм байна, тий. Тэрийг батлуулчихдаг юм байна. Дараа нь өөрийнх нь хуулиар орж ирдэг юм. Дотроос нь ичдэг байна. Тий. Энэ бүхнийг хэн хүлээн зөвшөөрж ийн гэсэн чинь хамгийн боловсралтай бөгөөд хамгийн ухаантай гэж хэлсэн тэр хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа. 7 дугаарт хов ярихын нүгэл ордог юм байна. Анхнаасаа л нам өвсөж сэм хувилдах зарчмаар ажиллаж эхэлсэн худгуурын талбар саарл ордонтой. Ордон тойрсон ховыг шүүн хэлэлцэх улс төрийн үйл ажиллагаатай. Ингээд харахаар Монголын ард түмэн хов хэлэх нүглийг ингэж өргөн цараатай үйлддэг юм байна. Бид нар одоо ингэ нам гэж яриад байна шүү дээ. Энэ яг ямар утгатай юм ингээл гайхаар харахаар янз бүр үг тайлбарлах гэж зүгээр бодит байдлаар харахад энэ яг юу гэсэн үг юм гэхээр нам нэлж сэм хувилдах гэсэн үгнээс гаралтай нам гэдэг үгийг татж авсан байгаа байхгүй тий. Тэр нөгөө сарнаан дээр гэдэг л нөгөө эрдний юу энэ бол нам гэдэг татварууд орж байгаа. Нам гэдэг бол өөрөө хувилдаа юм аа. Хувилдаа гэдгийг харуулсан тий. За тэгээд дахиад цаашаа жоохон гүнзгийрүүлээд явах юм бол манай энэ намууд бол ястаа нөгөө хувилдааныхаа онлоор явж байна. Гэхдээ хувилдаанууд бол хуурмаг гэж ярьдаг бол үгүй энэ бол жинхэнэ онл. 8 дугаарт амтны ам таслах нүгэл ордог гинэ. Энэ төрийг ард түмнийхээ өөдөөс буу шагаасан. Гэмгүй ард иргэдэн буудан хороосон алуурчин төр гэдэг. Бас үннийг хэлсэн хүмүүсийн аминд халтай төр гэдэг. Ийм алуурчин төр засагтай болохоор л энэ улсад аллах хүчирхийлэл ингэж газар аваад байна уу? Хэдэн мэ одоо бид нар түүхэнд лам асал гэж яриад байдаг болохоос яг үүндээ нэг оюуны удамшийн санг тээж явж байгаа мөх тэнгэртэнгүүдийг өстой түүжээж бүр судалж ээж хэрцсэн байхгүй юу? Бүх язгын юм л тийм бүх хэрцсэн байхгүй юу? 9 дугаарт хулгай хийх нүгэл явдаг юм байна. Хулгайч, лойгорчин, дээрэмчин, тонуулч нараа цоллогдоод цагаандан гарчихсан. Хулгай хийж байгаагаа ажилгээд ойлгочихсон төрийн албатуутай. Дээр дооргүй хэн хүнгэл үүнийг мэддэг, ярьдаг, бичдэг, нийтэлдэг. Ингэж хулгай гэдэг нүгэл бүгд дэнэгшин газар авчээ. Одоо та нар сайн харах юм бол өнөөдрийн Монголын төрд дандаа 8-ачд байгаа. 8-ачд сэтгэлгээтэй хүмүүс. Ерөнхий сайдаас авахд бүгд 8-ачд. Бодит бүтээн байгуулалт хийж үзээгүй. Хөрөнгө оруулалт хийж үзээгүй. Худалдаач юм уу? Хуруу цаагаад өөрөө худалдаач хүмүүс байхгүй юу? Ерөөсө худалдаач гэдэг чинь хулгайч л байхгүй да. Ганцхан зүгээр хуулийн дагуу 10 дугаарт буруу хурцах нь нүгэлгэн. Элдв гаж дон садар самун хэрхэн газар аваад байгаагаас үзэхэд буруу хурцын нүглийг ч мөн ард нийтээрэн асар ихээр үлддэг юм байна. Ингэж 10 хар нүглийг төр түмнэрэн өргөн хэмжээтэй үйлсний үрээр өнөөгийн зовлон бүхэн үүдсэн хэрэгөө. Одоо тэгэхээр яах вэ? Зовлон дуртай хүн мэдээж хинч байхгүй. Тэгвэл эдгээр 10 хар нүглийг цаашид яаж хорж 10 цагаан буйныг яаж үлдэх вэ? Энэ талаар бид мөн тодруулахад ламын айлтгана. Тэгээ 10 цагаан буйн гэдэг нь бол энэ 10 хар нүглээ хаах явдлыг бол хаагаад тэр одоо үлдэж байгаа үйлүүдийг бол 10 цагаан буйн гэж байна. За тэгвэл худал хэлхийн нүглийг хааж буян үлдээ гэвэл үннийг зоригтой хөндөн хэлэлцэх хэрэгтэй болж байна.
Энэ захим ертөнц бол надад бол нэг таалагдахгүй байна. Хот минь хогшил минь 21-р зууны алдаа минь гэдэг шиг л. Өнөөдөр Улаанбаатарт амьдарч байгаа хүн болгон өнөөдөр Чингисийн зарлиг ёсоор бол алах ялаар цэвэрлүүлэх ёстой. Ягаад гэвэл өнөөдөр туул гол руу бохироо дотгож байгаа. Хотчлт хогшил хураалт нь 20-р зууны алдаа байсан юм бол түрүү үеийн алдааг залруулж эрүүл зөв амьдралын хэвшлийг өөрийн үр хүүхэдтэй хүлээлгэн өгөх нь өнөө үеийн аав ээжүүдийн эрхэм хариуцлагатай үүрэг ажээ. Хэрвээ алдаа байсан бол цэвэрлээд өгнэ. Тэрний төлөө хичээж байгаа. Би ч нөгөө амьдралын гараг цэвэрлэгчээр эхэлсэн болохоор шүүрэнд их дуртай. Facebook, Twitter дээрээ шүүр ундаг гэд бичсэн. Тэгээд тэр шүүрээрээ цэвэрлэндэ. Тийм ээ. Шүүр ундах нь шүүрэн унаад, ташуур далайхан ташууран далайн их цэвэрлэгээ хийх цаг нь болсон. Гэхдээ цэвэрлэгийг хаанаас эхлэх вэ? Өндөрлөгтөн цаашаа хөгжил сүнхэл байх л та. Ер нь хөгжлийн дэд зүгтөрөл сүнэх байх гэж би боддتي. Хөгжлийнхөө дээд зэгт хүрэхээр мөхний дийг мэд сэрвэж өөрийн хүүхдийг шууд мөхний зүгт түлхэх тийм цэвдэг сэтгэлтэй ээж аавууд байж таарахгүй. Гэнэ хонгор нялх балчир тэднийгэн ийм илт гажуудал руу нүдэн нэмдүүлэх аав ээжийг харлахын мунхаг харанхуй бүдүүлэг гэхээс өөрөөр тодорхойлох аргагүй юм. Тэгэхээр одооноос нүгдийн нүдийг гурилаар хуурхаан болоод ийм илт гажуудлыг хөгжил гэж худлаа гуадахын оронд гажуудлгүй зөв хөгжлийн гарцыг олж хязгааргүй хөгжих боломжоор өөрийн үр хүүхдээ хангах нь өнөө үеийн аав ээжүүдийн түүхэн онцгой үүрэг хариуцлага болон харагдаж байгаа юм. Тань мэдхүй шатаар нь те одоо хүлэн зөвшөөрөх хэмжээнд л дор дорн тайлаа явж байтал чинь одоо энэ энгийн телефон божооснаа энэ нарийн гар утсанд ирсэн шиг бодол биелдэг юм аа юу бодоход ингээд биелээд байна гэдэг юмд одоо шинжлэх ухааны квант физикч явж байгаад ингээд хөрөөд ирлээ шүү дээ. Анхаарал хандуулсан бүхэнд ирж хүч ирдэг. Бүх юм эрчим хүчнээс үүдсэн. Энэ тухай тань тайлбарлаж өгье. Орчлын ертөнц гэж байна. Манай нарны аймаг, манай гариг, хувь хүний дотор эд эргэтэнгүүд байна. Тэгээд эдис молекул дараа нь атом байдаг. Харин атом дотор эрчим хүч байдаг. Тэгэхээр нэг юмны тухайд л яриад байгаа байз. Тэгээ энэ биш чинь нэгэн тал энерги урсгал юм чинь энүүнийг удирдаад одоо энэ энерги удирдал урсгалыг удирдаад энэ биеэ өөрчилждэг, хувиргачдаг юм уу те. Энгийн утас өнөөгийн энэ ухаалаг утас болтлоо хөгжсөн шиг өнөөдөр дөнгөж энэ бид чинь энэ энерги урсгал юм байна шүү гэдгийг өнөөдөр дөнгөж таньж мэдээд энэ бодол гэдэг чинь энэ биеийн үйлдэл энэ хамгийн юмнаас хамгийн хүчтэй эрчим хүч юм байна гэдгийг өнөөдөр дөнгөж таньж мэдлээ шүү дээ. Тэгээ энэ чинь хүмүүсийн ухаан чинь агуу юм чинь цааш нь хөөсөр явж байгаад энэ эрчим хүчийг чинь өөрчлөөд энэ бие чи юу туртаа хувиргацдаг ч юм уу те. Тийм юм тийм дэвшил рүү ороод тэрийг жинхэнэ шинжлэх ухаан гэж үзэх тийм эрен үе одоо энэ юмны төгсгөлөөрөө дараагийн нэг хэвлэл ирэх гээд энэ нэг эвгүй байдлаа шүү дээ. Дээрээс энэс цааш доройтно гэж байхгүй. Угаасаа байхгүй утга учиргүй башлаа. Тэгэхээр зэрэг өөрчлөлт гарч ирнэ гэдэг. Одооноос хуучинсаг үзэл, соёлын уламжлал, нийгмийн итгэл үнэмшлийг хайж бүхнийг чадна. Дэлхийн бүх хүчнээс хамгийн хүчтэй нь та өөрөө юм гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ. Тэгээ энэ дээрээс энэ нэгэнт бодол гэдэг эрчим хүч байж бодол гэдэг нь мөнх тэнгэр гэж байна. Мөнх тэнгэр гэдгийн учир нь бодол өөрөө хамгийн хүчтэй эрчим хүч. Мөнх тэнгэр гэдэг бол өөрөө хамгийн их хүч шүү дээ, тэ. Энэ хүчийг эзэмшсэн энэ Монгол улс гэж энэ тусгай улс үндэстэн байж тэгээ энэ тусгай үндэстний өнөөдрийг хүртэл эзэмшиж боловсруулж ирсэн тэр ухаан руу ороод ирэхлээр чинь зэрэг одоо энэ материалын эмийг шинжлэх ухаан гэж хэлээд байсан бол одоо тэр бодлын хүчин дээр ажилдаг өөр нэг шинжлэх ухаан гэж ярих те. Тэгэхээр чин тэрийг ярихлаар чин зэрэг энийг шинжлэх ухаан тайлж чадахгүй гэдэг шүү дээ. Шинжлэх ухаан гэдэг чинь өөрөө шинжлээд ухаад цааш төгс юмын хариулт гаргаж ирэх тийм л хэлбэр шүү дээ те. Бид шин нэрэнд шилжиж байгаа. Энэ нэрэнд зөвгнөлт кинонуудаар хэлдэг шиг бидний эдсийн зорилго сансар огторгоо биш. Бидний оюун бодол болно. Надад ирээдүйн хязгааргүй их боломж, хязгааргүй чадвар харагдаж байна. Тэр ирээдүйн шинжлэх ухаан гэхээсээ илүү хүн төрөлхтний мартагдсан шинжлэх ухаан гэж би ойлгож байгаа. За тийм шинэ юм гэдэг ер нь мартагдсан хуучин байдаг гэдэг шүү дээ, тийм. Нүүдэлчин соёл гэдэг маань бол энэчнээс хүмүүс
хүссэн хүсээгүй нүүдэлчин ахуугаар амьдрахад хүн өөрөө гэгэрэлд хүрдэг. Гэгэрч хүмүүст одоо энэ бид нар чинь 5 метр хүл гэж яриад байна шүү дээ. 5 метр хүүгээ ярихлаар одоо бид нар энэ Зүнч, Ванга, хин Нострадамус юу гэдэг 6 дахь метр хүүтэй хүн гэдэг. Гэтэл бидний биеийн гадуурх нь 70% юм бол мэдээж 6 дахь метр хүү, 7 дахь метр хүү, 8 дахь метр хүү, 9 дахь метр хүү, 10 дахь метр хүү гэдээ байсан байна. Тэрийг бид нэр ерөөсөө ортоос орхиод За тэгвэл юу яа л та. Энэ орхигдсан юмаа сэргийх сонгол болгоё л та. Сонгол гэдэг юм чи өөрөө нэгэн л юм бол одоо бол энэ хулгайч юу гэдэг л юмыг сонгоод байна шүү дээ. Нөгөө суурин соёлд орсноосоо болоо тий. Гэтэл чин та бүхэн ярианаас ингээд үзэхэд энэ шинжлэх ухаан уу, энэ шинжлэх ухаан уу? Энэ амьдралын хөвшлөө, энэ амьдралын хөвшлөө. Одоо энийг юмыг сонгоход юм болж гарч ирж шүү дээ. Нөгөө эзэн хааны мөрийн хөтөлбөр гэдгээс чинь явж байгаад 13 дугаар зууны дээдлдэг байсан төр юу вэ гэсэн чинь одоо таны наад хэлсэн тэр сав шимийн хууль гэж нэг хэлж байна те. Тэр биеийг тойрсон дээр 70% тэр гэрлэн биеийг судалж байсан. Тэрэн дээр хамаг гол ач холбогдлоо өгж байсан. Тэр шинжлэх ухаан руу орох тэр юмыг тэр чинь өөрөө бодлын хүчээр бүхнийг зохицуулцдаг тий. Тэгээд хүссэн бүхнээ өөртөө хангацдаг. Тэгээд хүссэн бүхнээ хангах нь гэдэг чинь тэр азаргалтай амьдрал тэрэгтэй бүхнийг хангах нь л өөрөө эзэн хааны өөрийнх нь үүрэг байсан. Энэ үүргээ биелүүлэхийн тулд мөнх тэнгэрийг дээдлэх нь тэр хүний мөрийн хөтөлбөр байсан тий. Тэгэхээр энэ мөрийн хөтөлбөрийг сонгоё. Энэ нөхдүүдийн мөрийн хөтөлбөртэй харьцуулъя. Энэ чигээрээ явбал цааш нь нэгэнтээ улам уруудна гэж байгаа бол өөдөн татахын тулд энэ харьцуултыг хийж угаад эн чин тамина шинжлэх ухааны сонголт юм байна. Эн чин амьдралын хвшлээ яах үзэл бодлын сонголт юм байна те. Хүнээ сонгох биш үзэл бодол тэгээд зөв хамгийн зөв засаглал хаана байв юу байв? Хамгийн зөв амьдрал энийг тойрч хилцэж байгаа сонгол гарч ирнэ гэдэг юм яриагаа оруулаад. Тэгэхдээ ийм байхгүй юу? Одоо энэ сонголт бол яг л энэ 30% сонголт, 30% биений сонголт л байна. Тэгээ энэ 30% биений сонголт чинь өөрөө ямар амар утгагүй төлөв авчирдаг юм байна гэдгийг талтан тулгадал бид нарт үзүүллээ шүү дээ. Энд чинь одоо чирсээр яваад л мөхөлрүүл аваач. Ямар тэнэглэл төрөгдөг юм бэ гэдгийг одоо тэр зам дагуу явж байгаа тэр олон хүний зургийг харуулж байна шүү дээ. Тэр олон хултаас тэгээ энэний дараа шатаагаад эдэн овоо хог босч яах вэ те. Тэгээ энэнгээр ч өөртөө ард түмээ өгөөрүүлчихлээ шүү дээ. Энэнгээр ч өөртөө ард түмээ өвчлүүлчихлээ шүү дээ. Одоо тэр чинь хийж байгаа хүмүүс чинь одоо ямар амар ортой нөхцөлөөр чинь та бүхэн хажуугаар нь гарах тоолон толгой өвдөд гарч байна шүү дээ. Тэгээ тэр ард түмнийхээ эрүүл мэндийг тэг залчхаад би ард түмнээ өвчин зовдонгүй юм болгоно. Эрүүл байлгана. Ард түмнээ тэр их мөнгийг тэг зарцгачаад би баян чинэлэг байлгана. Энд ч одоо нэг барууны таны төрөний хэлдэг суурин соёл нүүдэлчин соёл орчин тэс өөр юм байхгүй тий. Тэр тэс өөр юм чинь тэнд бол ийм л юм руу аваачдаг юм байна. Монголын нүүдэлчин соёл бол энэс нь л авардаг юм байна. Тэнд л бол нэгэн ертөнцийн эзэнд аврал яриад явж исэн авраачаа эзэн минь би бол ийм л солдороо гэсэн л магтаал дуулаад байдаг юм байлаа шүү дээ тэр христийн шашин чинь. Гэтэл монголчууд яаж ирсэн бэ гэхээр зэрэг 800 жилийн дараа аварна гэдгийг 800 жилийн өмнө хэлжсэн гэхэрсэн зэрэг 800 жилийн турш энэ хүн төрлөختөн ийм дэрнэ бид нар энэс наварна гэдэг үзэл бодол тэр итгэл үнэмшил тэр төлөвлөлт зохион байгуулалт байсан байх гэдэг шүү дээ. Одоо хүн тархиныхаа чадварынхаа 5% ашигладаг гэдгийг битгий мард. Бүрэн 100% ашиглаж сурахын тулд хүн зөв сурах ёстой юм. 800 жилийн дараахыг хардаг тэр агуу соёл байжээ энд. Агуу соёл одоо бүр шинжлэх ухаан чинь бүр том шинжлэх ухаан байхгүй. Төгс төгөлдөр. Гэтэл энд болохоор чинь барууны хүмүүс ихэвчлэн амжилтыг энэ тэргүүн тавьдаг юм. Сайхан байшин, ашигтай бизнес гээд сэтгэлээс гадуурх зүйлсийн төлөө амьдардаг. Харин сэтгэлээс гадуурх эд баялагтай байсан ч бид хүссэн амьдралаар амьдарч чаддгүйг бидний хийсэн судалгаа харуулсан юм. Хамгийн гол нь аз жаргал юм. Эд зүйлстэй баян байх нь аз жаргал авчирдгүй байдлыг уламд ордуулдаг. Тэгээ бид нар энийг гайхамшигтай гэж ойлгоод энэ асар их том өв соёл түүх тэгээ тэр их эзэмшсэн ухаануудыг орхиод энэ маргаашаач мэдэхгүй эли балаа хүмүүсийн хойноос хөгжлгээд гүгээд орж байгаа. Тэгэхдээ
ийм байгаа. Сая энэ сонгуулиар ингээ хүмүүстэй уулзаа явж байхад энэ илэрэлүүдийг бол бүгдээр мэдэрсэн байна. Хүлээн зөвшөөрөөд байна. Гэнт нэг сайхан юм гарч ирнэ гэдэг хүлээлт ерөнхийдөө байна. Тэгээ ерөнхийдөө яг үнэндээ болоод одоо хамгийн амархан юм чинь эзэн ааныхаа байгуулсан төрийг л байгуулж чадлаа. Тэг амархан юм байгаа шүү дээ. Тэг зэлээд байна. Тэгэхээр чин зэрэг бид нар одоо энийг ингээд байна гэдэг ярихаас илүү шууд энийг ярьж байгаад ингэрийн дагуу тодорхойлж байна. Энэ буддизм гэдэг юм бол бидний нэг тийм дархлаа байгаа. Тэдгээр сүлд одоо орж ирсэн ч гэсэн тийм бид нар чинь ийм шашинтай. Энэ шашин өөрөө мухар сүсэг биш тийм ээ одоо юу гэдэг. Баабар их гоё утсан байдаг шүү дээ. Хулгай хийчээд талын ламд өгөөд намайг хулгай хийсэн гэж бити бодоорой гэж ном уншуулж яана гэдэг биш тийм ээ мухар сүсэг биш. Шалгалтандаа унахгүй төлөө ном уншуулах биш тийм ээ. Ерөнхийдөө л дотроо одоо тэр философийн одоо судалдаг тийм юм руу орох хэрэгтэй болов. Тэр энэ буддизм бол өөрөө нь бол цаашдаа нэлээд тэлэх болов гэж бодож байна. Одоо дахиад нэг уншицгаая. Та бүх юу гэж бодох вэ гэхээр бурхан болно гэж бодцоо. Тэ бурхан болно. Тэхийн тулд энэ номыг сонсё гэж боддоо шүү. Бурхан ном хуургын жолгонд би гэгээр л хүртэл авралыг алтгана. Өгүүлгийн болон бусад чандад хүрхийг дадуулан үйлцсэн ба өнөө миний үйлцэн босод байна. Хамаг амтны тусын тулд Бурхны утгыг олох болтугай. Бурхан болцооноо гэж. Өөрөөр хэлбэл бид нар одоо энэ мэргэжлээ хаяад тийм үү энэ 70 жилдээ сурч эзэмшсэн сүүлийн 20 жил сурч эзэмшсэн энэ олон нарийн мэргэжлүүдэд хаяад бурхан болох мэргэжлийг сонгоё. Тэрийг тэгвэл ингэснээр бид нар юунд төрөх юм бэ гэхлээр зэрэг бурхан болох мэргэжлийг сонгосон яадаг юм бэ гэхлээр зэрэг хамгийн эхнийх нь юу юм бэ гэвэл энжин буюу магад гарах сэтгэл байдаг. Магад гарна гэдэг нь юу юм бэ гэхлээр зэрэг энэ ахын ая тухайг орхиод аглагт магад гар тийм үү. Аглагт гарсны ач тус юу байдаг юм бэ гэдгийг одоо номонд бүгдийг дэлгэсэн байдаг тийм ач тус юу вэ гэдгийг ерөнхийд нь тоочонд дурдсан байдаг. Мөн яаж гарах аргачлал нь байдаг ном амьдралын хүлээсээс ангиж ирэх үе нэртэйгээр Nepco компани хэвлэн гаргасан байгаа. За хар ухаанаар бодъё л доо аглагт ингээд гарахад хөдөө юу байгаа хүмүүнтэй нүд хараа сонсгол өнөрлөх амтлах мэдрэмж ямар илүү байдаг үлээ тийм үү. Хот суурин газарт бол одооны энэ хөгжил хүнийг ямар байдал төрөж байна тийм. Энэ суурин амьдрал бол хүнийг өгшрөлт төрөгдөг юм бол аглаг бол хүнийг наад цахан 5 м хөгжүүлдэг тийм үү. Тэгээд энэ байгалийн энэ аглаг сайхан байгалийн эрчим энерги гэж юмыг авдаг тийм үү. Ядарч улаан хотын ядарсан улсууд ажилдаа дүүрч ядарсан улсууд хөдөө гарч амрах эрчим хүчээ нөгөж авдаг шиг авдаг бол аглагт гарснараа тэр бүх эрчим хүчийг байнга авч яана гэдэг маань биеийн хөгжил ямар мундаг төвшөнд төрөх үү. Дээрээс нь хараа сонсголын хөгжил ямар мундаг төвшөнд төрөх үү. Өнөрлөх амтлах мэдрэмж ямар мундаг төвшөнд төрөх үү. Тэгээд биеийн хатуужил тийм хөрөлцгөө энэ ямар мундаг төвшөнд төрөх үү. Ингэж бүх үе 5 м хөгжүүлсэн өнөө 6 дахь м хөгжин. Өөрөөр хэлбэл тэр дээдийн номд яасан тэр том цараатай тэр том танин мэдхүйг ухаарч хүлээж авах тэр оюун ухаанаа бидний оюун санаа тийм том сараатай сэтгэн бодох үед бэлтгэгдэнэ. Хүн өөрийгөө таних эхний юм бол өөртөө л ярих. Ингэснээр тэр 6 дахь мэдрэхгүй буюу тэр даалтыг харах даалт ухамсар хөгжих. Тэрийг яаж хөгжүүлэх вэ гэдэг нь бол бодитын явдалд орох уу гэдэг тэр гарын авалга нь бол бодитын явдалд орох буюу учраа автраа нэрээр өнөөдөр дэлхийд дахин алдартай байгаа бүх хэлээр орчуулагдаад дэлхийн бүх сэхэлэг дэвшилтнүүд судлаад явж байгаа тэр номдоо бол бүх зүйл тодорхой гарч ирж байгаа. ертөнцийн зүйлх тогтлын хамаг одоо нууцыг шинэ тухайлтчаар тайлдаг физикчд маань математикчд маань хамгийн түрүүнд яагаад энэ салбар руу ороод ирв. Тийм ээ. Тэд маань цөмийн физикчд болол дараагаар нь эргээл одоо хоосон чанарт ороод ирэх жишээтэй. Тэгээд энэ танин мэдхүү маань өөрөө энэ тойрог маань юу үзүүлж байгаа гэхтэй зэрэг угаасаа бид бодиттой юм бодит бус гэдэг одоо энэ хоёр юмнаас орчлон бүтдэг юм байна гэдгийг л өнөөдөр хүлээн зөвшөөрөх аргагүй юм л байдалд бид байна шүү дээ. Нүүдэлч монголчуудын ахуй хэрэглээ нь байж болох хамгийн доод хэмжээнд байх ч тэдний оюун санаа, сэтгэлийн амар амгалал нь
байж болох хамгийн дээд хэмжээнд байх нь тэд дэлхийн хамгийн азтай хүмүүс мэт. Монголчууд нь энэ гаригийн сүүлчийн нүүдэлчид. Том албан тушаал, түүний хариуцлага, мөнгө, том бизнес гэдэг бол хүмүүсийн байнгын далд зовёор төгшөөрт байлгадаг. Тэрнээс ангижрах арга бол тэр их бүх зүйлсүүдийг үл тоогоод тэгээд сэтгэлдээ ингэж зогсох. Гэгээ сэтгэлчин бол гэгийн гэрлийн чанартай юм аа. Гинтийн хэрээр хэрцсэн юм аа. Тэр хэрийг чи арилгаж чадвал чи өнөөдөр бурхан бодод авална. Та даригч болж болно. Би бурханч болж болох нь шүү дээ. Дэлхийд өнөөдөр тулгамдсан нүүлээд байгаа энэ хямрал юм шиг энэ асуудлын шалтгаан нь юу юм бэ гэхээр зэрэг хоёул дүүтгэр буюу Несвансын дүүтгэр, үүлийн дүүтгэр гэх тэ. За тэгээ энэнийг бол өнөөгийн энэ орчин цагаар бол энэ Zeitgeist хөдөлгөөнийхэн бол юу гэж тодорхойлж байна вэ? Энэтэй бурхны шашны энэ дөрвөөний сургаал яаж нийцэж байна вэ? Энэгээр яхаа тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ юуны бүх зовлонгийн шалтгаан мунхаг, хүсэл шунал, уур хилэн, ата, омог гэсэн Несвансын 5 хор. Үүний эрхээр үлдэгдэх буруу үзэл, хомхой сэтгэл, хорон санаа, худал үг, хов, хэрүүл, чалчаа үг, ингээд хулгай садарсан алга хүчрхийл ийм 10 хар нүгэл эндээс үлддэг юм а гэдгийг бурхны сургаал заасан байдаг болвол Zeitgeist-ийн буюу энэ 90 цагийн дуудлагын өнөөгийн хүндрэлтний хямралын гол шалтгаан юу вэ гэхээр зэрэг шашны үзэл санаа дээр нэгж байгаа. Энэ юу вэ гэхээр зэрэг одоо христийн шашны тэдний судалсан зүйл бол христийн шашин. Христийн шашны үзэл санаа юу байдаг вэ гэхээр зэрэг ертөнцийн эзэн бүхнийг бүтээсэн хүн бол өөрөө ертөнцийн эзний боол гэж үзээ тэ. Ингээд зөвхөн өөрийн өнөөдрийн хоолныхоо төлөө энийг бол олгож надад өгж байгаа нь ертөнцийн эзэн гэдэг байдлаар буюу нэгдүгээр хүн өөрийгөө дорд үзэх тийм үү. Бурхан адил гэж би бурхан гэдэг энэ үзлээ биш би дорд бод гэдэг энэ дорд үзэл. Хоёрдугаар тэр гэвч хүний хүсэл шунал хүсэл тэмүүлэл хязгааргүй хүний оюун ухаан хязгааргүй. Энэ хязгааргүй оюун ухаан чинь ямар хөгжлийн онолыг боловсруулсан бэ гэхээр зэрэг хязгаартай байлгаас байнгын тогтмол дуртгалтай өстөр хязгааргүй авах ийм эдийн засгийн онолоор бүх зүйл явагддаг. Эдийн засгийн хөшүүргээр тэр хөшүүргний юу нэ гэхээр зэрэг өрсөлдөөн зорилтсон эдийн засгийн юу хөдөлмөрийн тогтолцоо байдаг. Энийг бурхан шашин дээр болгох юм бол нэгдүгээр өөрийгөө дорд үзсэн мунхаг, хоёрдугаарт бол тэр шунал тийм энэ бол хязгаар ханашгүй агуу үзлэр хөгжүүлээгүй цагт явцсан үзлэр хөгжүүлсэн цагт энэ ханашгүй өсөл тэмүүлж нь ханашгүй шунал болоод ингээд байгаа бүх юмыг байхгүй болгох юм байна гэдэг зүйл рүү ингэж ордог. Тэгээ дараагийн юу н уур ата омог байдаг тийм үү. Энэ тэгвэл өнөөдөр өрсөлдөөн зөрчил хөдөлмөрийн тогтолцоо буюу өндөр татаархаж доордост ядуу дээрлэхэж те чацуу тарсалдах буюу энэ өрсөлдөөн суурилсан энэ хөдөлмөрийн тогтолцоо юм а гэдгийг энэ 5 хортой яг ингэ нэгдүүлж байгаа. Тэгээ энэ буруу үзэлний үе юм бэ гэхээр зэрэг өнөөгийн ийм бодлогоор өгсөн хөгжил чинь ямар боловсон хүчин бэлтгээд байна вэ гэхээр зэрэг 7 тэрбум муулаа өнөөдөр боолын зах зээлд оролдоод байна. Энэ боловсролын систем чинь хүн сүргийн үйлдвэрлэл болоод байна гэдгийг танилцуулсан зүйлүүд байгаа. Одоо 90 цагийн дуудлагынхаа Америкт мөн Англич юм хаач оч Швейцарт нийтийн боловсрол гэдэгт байна шүү дээ. Энэ 7 миллиард боловсролын хэлээд байгаа хүн төрөлхтний 90% мөнгөө төлөөд боолын хөдөлмөрийн сертификат авдээ. Энэ утгаараа бол өнөөдөр 10 цагаан буянтан хэмбэ гэхлээр зэрэг энэ дэлхийг хүндэр мөнгө төнгөртөн монголчууд хүндрэлтнийг аврах цаг нэрлээ гэдэг төдөлсөө одоо жишээлбэл ард түмний төлөөлөл болгож бол 90 цагийн дуудлагах энэ ийм уриатаагаар хүндрэлтний өнөөдрийн хямрал мухардл бодтой байдлыг үнэн зөвөөр танилцуулсан, гарц гаргалгааг нь хэлэлцсэн, өнөөгийн байдалд ямар учраас ийм байдал төрвэ гэдэг шалтгааныг тодруулж тэ энэс гарах гарц гаргалгааг хэлэлцсэн ийм судалгааны багийнхан бол гол цөм дээр байна. Усны юр бусын тунгалаг толионд би өөрийгөө толтон суув. Усны урсгалд хэлбэр дүрс маань тов тод үзэгдэх хэдий ч энэ тусгал хүний мөн чанарыг хизээч илэрхийлж чаддаггүй. Би хэн бэ? Та хэн бэ? Бидний мөн чанар юу вэ? Мөн чанарыг юу тэтгэдэг юм бэ? Яагаад гэдэг асуултаас үргэлж зүгтдэг шинжлэх ухаанч тусвалж чадахгүй. Энэ бүгдийг таньж мэдэх цорын ганц гарц бол нүүдэлчин монголчуудын танин мэдхийн туулах арга гэдгийг би ухаарлаа. Би туулахар шийдлээ. Хүнийг ерөөсөө хуурчлахгүй. Хүнд худлаа айлчлахгүй.
Нүгээр л зарчим мөрдлөгөө болгож амьдрахыг хичээж байна. Бид нар гихийлэх гэж тэмцэж байсан. Үнний төлөө тэмцэж байсан. Үнний төлөө тэмцэж чагаад үнэн дандаа ялдаг юм. Миний энэ клип хутлаа байна уу, үнэн байна уу? Цаг хугацаа харуул. Үнэн дандаа дийлдэг. Ерөөсөө тайлбарлахаар болдгоо тийм онцгой ард түмний одоо нутаг, газар нутаг тэрний өрөө дүн бид нар гэдэг юмыг одоо бид нар хамтдаа бүтээж бахарх яал гэж байна. Юу гэж базах гэдэг нь ихээр тэр бахархал, дархлаа хоёр гэдэг юмыг Монгол хүнд байх хэрэгтэй. Бахархал, дархлаа хоёроор нь яаж нэгтгэж, яаж сэргээх вэ гэдэг дээр бол маш хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа. Энэ дархлаа нэгдэх юм бол улс үндэстэн бас нэг нэгдсэн байдалтай байдаг. Нэгдэл гэх юм уу одоо. Үзэл бодлын нэгдлийг хэрэгжүүлэх дархлаа гэсэн үг. Энэ хүн болоод зангилаа удирдлага юм аа тий. Тэгээ энэ удирдлага дор нэгдэх хөдлөх залуус маань өнөөдөр би үнний талд. Хэрэг энэ миний үнэн гэж байгаа худлаа бол. За би өөрөө жинхэнэ шившиг болгож байгаа тийм үү? Гэхдээ би шившиг болох нь болохгүй нь. Харин харъя. Халуун цус юм ойлгосон байх болтугай. залуус маань өнөөдөр ийм эрчтэй цогтой, ийм оюуны бядар, ийм мундаг асар өргөн цараатай зүйлийг ингэж ярьж хэлцэж байна тий. Ийм галтай цогтой залуусыг өнөөдрийн боловсролын систем ингэж баллж байна. Гэтэл энэ гал цогийг юунд хөгжүүлэх вэ гэвэл өнөөгийн дэлхийн ийм асуудал тулж ирчээд байгаа. Энээс нь ингэж гарах энэ гарц гаргалгаанаар бид нар хөгжүүлэх ёстой юм а гэдэг зүйлийг 90 цагийн дуудлагынхаа ярьж байна. Энэ зөв буруу юу гэдэг хяналт шалгалтыг нь хийх юм бэ? Ер нь нь штэ бурхан надад их хайртай юм бэл. Би хатуу ширүү юм их амсаж туулсан ч гэсэн дандаа тэрний төгсгөл нь цагаан байгаа. Тэгэхээр би бурхан надад их хайртай юм байна л гэж боддتي. Нэр нь тийм юм шиг санагддээ. Ягаад гэвэл бурханд их ойрхон ард түмэн гэдэг нэр нь санаанд буугаад байдیں۔ Ер нь юмд сайн зүгийн юмд сайн сайхан хиймэр цог золбоонд их ойрхон ард түмэн юм да гэж. Бурханд ойрхон байна гэдэг бол бодит үнэр рүү хамгийн дээд зэрэгээр ойртох бодит үнэнд очихыг л одоо жишээлх юм бол хамгийн их бурханд ойртож байгаа хэлбэр гэж ингэж үздэг. Учир нь учиртай, тэр нь учиртай гэж байна. Юм учиртай л гэдэг үстэй. Тэгдэг. Тэрнээс саатахыг хэлж байгааг нь дуулаагүй юм байна. Цааш нь хоёр дамнуулж явах юм. Тэгээ тэрийг л олоод уншаад мэдээтгэвэл хүн ингэсэн шүү дээ. Түүнээс далаалан бид нарт одоо юу гэж ярьдаг мэд чинь та нар. Хүн гэдэг амьтан болов бас гэж ярьж байгаа шүү. Хизээ бид нар амьтан гэдэг дагуураас салгуулах юм. Тэр загтал хүн болов бас гэж ярихаар л тэрийг сонсоо сууж ивэл одоо би жинхэнэ хүн байж байгаа юм шүү. Хүн болов бас гэхээр л одоо заримдаа ерөөс бодож чадах юм бол бид гэрэл болж ингэж асч чадна. Монголчуудын хүчирхэг байсны нууц тайлагдсаар удахгүй тэдний хүчирхэг оршихын бас нэгэн нууц таны өмнө дэлгэгдэх болно.